Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ока байна. Өнөөдөр бид 5 минутны бүтэн биений дасгал хийх болно. Хэрвээ танд 5 минут байгаа бол дагаад хийгээрэй. Хэрвээ танд 5 минут байхгүй бол 5 минут өөртөө гаргаж байгаад дагаад хийгээрэй. Тэгэхээр энэ нь 5 минутны бүтэн биений дасгал байгаа. Дундаа амралт авахгүй дасгалуудыг араас нь 30-30 секундээр хийх болно. Тэгээд ердөө 5 минут. 5 минутанд бид нэр юу хийдэг вүлээ? Ганц аяг цайж уугаж амжидгүй цаг шүү дээ. Тийм болохоор энэ 5 минутыг өөртөө зарцуулаад бүтэн биений дасгалыг хамтдаа хийцгээе. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол та миний YouTube channel-д subscribe хийхээ мартва. Яагаад гэвэл дараагийнхаа дасгалыг би тантай хамт цогтаа хиймээр байна. За дасгалаа эхлүүлье. Эхний дасгал squat хөлөндөө хүрэх дасгал байгаа. За 30 секундэд тавьчих. Бэлэн үү? Squat суулаа, хөлөө гараа хөлөндөө ээлжилж хүргэх байгаа. 30 секунд, 16 секунд болчлоо. Бид нар талын илүү өнгөрчлөө. 10 секунд үлдлээ. 7 5 4 3 2 1 0. За дараагийн дасгал маань уул өдөө авирах дасгал байгаа. Бэлэн үү? Шууд эхэллээ. 30 секунд. Тэр хурдан гүн. Тэг хэмжээгээрээ сайн худлаад 30 секунд. Гүрэ. Сайн гүрэ. Хэцүү байвал алхаж болно. Зүгээр ингээ алхаж болно. Амархны тийм гэвэл 30 секунд болчлоо. Дараагийн дасгал хэвлийн дасгал байгаа. 30 секунд. Натаа тавлаа. 30 секунд энийг хийн. Хэцүү байвал хөлөө доош нь ингэж болгож байгаа хийж болно. Амархан байвал хөлөө дээш нь болгоорой. Хэвлийн дорн. Сайн орж байгаа. За төвчээрээ. Хичээгээрээ. Дуслаа. Нэс. За 30 секунд. Дараагийн дасгал маань гар дээр суньяалт байгаа. Хоёр тийшээгээ болоод гар дээрээ суньяана. Явлаа. Хоёр тал руугаа. Хэрвээ энэ гар дээрээ суньяах хэцүү байгаа бол өвдгөө газар тавьж агаад ингээд суньяаж болно. Энэ амархан байвал гар дээрээ суньяаж чадхаар бол гар дээрээ суньяагаарай. Ердөө 30 секунд. Цээжинд орно, гаранд орно, хэвлийн орно. Сайн дасгал байгаа. За дараагийн дасгал маань 30 секунд пулстай скват байгаа. Пулстай скват. Хичээгээрэй. 30 секунд. 11 10 7 6 5 4 3 1 За дараагийн дасгал үт гаран дээрээ суньяалттай байгаа. Тэгэхээр бид нар ингэж яваад төөлөөр хорхоо гэдэг шүү дээ, төөлөөр хорхоо. 30 секунд. Гар дээрээ суньяагаад, гар дээрээ суньяаж чадахгүй л өвдгөө газар тавьж агаад гар дээрээ суньяагаараа 5 минут бүх биеинд орох дасгал байгаа. Хэрвээ та дахиад 5 минут байгаад энэ дасгалаа давтаад өдөрт 2 удаа хийж болно. За зөвхөн болоо. Дараагийн дасгал маань хагас burpee squat-та байгаа.
30 секунд. Бэлнэ. Squat. За. Squat. Агас burpee. Бас өөх сайн шалгах тасгал байгаа юм. Хажуугаар нь өгзгөнд орно, хөлөнд орно, хөвлөд орно, мөрөнд орно. За дараагийн хоёр тасгал нь хөвлөд орох тасгал байгаа. Хажуугийн планк 30 секунд. Тэгээд хөлөө өвдгөө тохоондоо авчирж ирнэ. Хэрвээ энэ хэцүү байвал зүгээр планка, хажуугийн планка дангаар нь бас хийж болно шүү. За. секунд. Хажуу талын хөвлийн доор нь авгаа мах хайлуулна, өөхийг махын нэш. За дараагийнх нь нөгөө тал руугаа харж агаад 30 секунд мөн ялгаагүй. Хэцүү байвал энүүгээрээ хийж болно. Амархан байвал өөрийгөө илүү сорина. Дасгал хийхэд бол ер нь бол бид нар байнга өөрсдөө сорж явах хэрэгтэй. Тэгжээж бид нар амжилтанд хүрнэ. За хичээгээрээ энэний дараа нэгэн дасгал байгаа. Тэгээд 5 минут маань дуусж байгаа нь тэр амархан байгаа зү тийм ээ. За хамгийн сүүлийн дасгал маань тэрэлттэй гар дээр сүнэлт байгаа. Сүүлчих бол ингэж яагаад гар дээр энэ хэцүү байвал ингэж хийж болно шүү. Өвдгөө газар тавьж агаад амархан хэлбэрнэ. Хэцүү хэлбэрнэ. Өвдгөө газар тавихгүйгээр хийн. Амархан хэлбэрнэ. Чанга шүү. 5 минут хөлс гарч байгаа эцтэй тийм ээ. За анкар энэ 5 минутыг өөртөө зарцуулж надтай хамт дасгал хийсэнд танд маш их баярлалаа. Хэрвээ танд таалагдж байвал дараагийн дасгалыг надтай хамт хийхэд тулд та миний энэ сувагт доор subscribe хийгээрэй. Тэгэх бол дараагийнхаа дасгалыг би тантай хамт хийх болно. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Хүс хийхүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баяр таа.